хэлээгүй шүү. Байгалыг захирах гэж оролдоод байгалийн эзэн ус суух гэж оролдчихсан байна л да. Тэгвэл нүүдэлчлэн ард түмний онцлог гэхэлэр өдөр тутам байгалийн сүр хүчийг мэдэрч чадчихсан учраас байгальтаа захирагдаж байгальтайгаа эвтэй найртай байгалыг ээлжтэйгээр өөртөө ашиглаж чадаж амьдарчсан ард түмэн гэдгээр монголчуудын монгол хүний онцлог монгол буддист хүний онцлог юм байна. Энийг танаар бодож байгаа тийм ээ. За энэ зүгээр та нарын ингээд хэрвээ альж яах юм бол лекц удаан үргэлжлэх юм бол зүгээр мэдмиг зугаалцуулахад байгаль чи ийм тансаг, ийм хөрхөн хүүхэд шиг ийм амтэн шүү дээ. Тэгтэл одоо ингээд манай байгаль өөрчлөгдөд байдаг. Нөгөө бид нар ингээд худлаа бясалгаас суугаад байдаг те. Айгүй их юм хийж байгаа. Ингээд байгаль дэлхий чинь уурлаад эхэлж байгаа байхгүй. Өчтөр ямар бороо орлоо гэж байгаа. Би хамгийн сүүлийн жишээ гэдэг хэлсэн. Тэр монголчууд болохоор Монголоос ингээд сүүлийн одоо нөгөө сэтгэл зүйчдэр авчдаг, сэтгэл зүй хөгжүүлэх хэрэгтэй асар их стресстэй болоод ингээд өчтөрийн анчин сүрэн багш хэлбэрээр гараад ирсэн. Гэтэл чинь монголчууд өөрөө сэтгэл зүйч хүмүүс байхгүй байгаль нөгөө хамгаалагчаас гадна хүн болгон сэтгэл зүйч байсан. Тэр байгальтайгаа нөгөө хамтдаг ургамлаа инхрийлж тааж ургуулж чаддаг байсан. Тэр ан амьтан аратан шуудтайгаа ярьж тэнгэрээ уншиж байж чаддаг учраас маргааш ямар бороо орно, маргааш салхианаас гарах нь, маргааш тэнгэр ямар болох нь гэдгээ уншиж чаддаг ард түмэн. Тэгээ одоо цагаан сар юу ч болсон сүрчдэн дээр судалгаан дээр гарч ирсэн мэдтэй. Компани эзэн очоод ном уншуулдаг яах вэ гэхээр орлогоо хариуцуулах гэдэг. Тэр би бурхны шишний ламнар өдөр сэтгэл зүйч гэж ойлгодог. Бүх ингээд ер нь ядархаар зүтгэхээр зовхоор ламнар дээр хэвдэг. Найрлал цэнгэлээр ер нь сүм хэд рүү ойртдог хүн ховрлоо. Тэгэхээр ламнарт очоод өөрөө ламнар ном уншин тэгэнгүүт сэтгэл зүйн засал болоо нөгөө хүн чинь өөрөө баясаад сэтгэл нь та нар бид нар бүгд л тэгдэж тээ. Сэтгэл нь сайхан нөгөө амьдралангуй болоод ингэж явдаг. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө ёс суртахууны үндэс бидний 2 өдөр хэлэх гээд ярих гээд оролдоод байдаг. Одоо нэр томьёо юм байна. Энэ хавсан гэсэн. За ингээд талын дараа жил үлдээ та бүхэн анхаарал тавьсан баярлалаа.